За өнөөдөр бид кибер хамгаалтын талаарх таны ойлголтыг өөрчилж болохоос нэгэн нууц зэвсгийн талаар ярилцах болно. Энэ бол технологиос ч илүү хүчрэг байж болох нэгэн зүйл юм аа. За кибер аюулгүй байдал гэхээр таны толгойд бол үнэтэй техник, мэдээллийн технологийн мэргэжилтнүүд бол буудаг баг. Ихэнх байгууллагуудын удирдлагууд яг ингэж бодож хэдэн 10 сая төгрөгөөр технологийн хамгаалт худалдаж авдаг. Гэтэл хэрв тийм бол та хамгийн хүчрэг зэвсгээ орхитуулж байж магадгүй юм аа. Зүүчтээс эхлээд кибер аюулгүй байдлын шинжээчид хүртэл нэг л зүйл дээр санал нэгддэг. Хамгийн хүчрэг системийн хамгийн сул цэг бол хүн юм аа. За хичнээн үнэтэй бат бөх цоочтой хаалгатай байгаад танай ажилтнанд түлхүүрээ дэвсгэрийнхаа доор орхидог бол тэр цоож ямар ч хэрэггүй юм аа. За үүнийг баримт нотлно. За Verizon-оос хийсэн судалгаа байдаг. 2023 оны байдлаар нийт кибер халдлагын 74% нь ямар нэгэн байдлаар хүний хүчин зүйлтэй холбоотой байсан. Энэ нь 4 халдлага тутмын 3 технологийн биш, хүний алдаанаас болдог гэсэн юм аа. Тэгвэл энэ түлхүүрээ дэвсгэрийн доор бүү орхих гэдэг дүрмийг хэрхэн хэрэгжүүлэх вэ? Энд л мэдээллийн аюулгүй байдлын бодлого орж ирдэг юм аа. За энэ бол яг дүрмүүдийн байгууллагын бүх гишүүдэд ойлгуулдаг зааварчилгаа юм аа. За энэхүү зааварчилгаа ямар их үр дүнтэйг сансаас хийсэн судалгаа харуулсан байдаг. За зөвхөн сайн боловсруулсан мэдээллийн аюулгүй байдлын бодлогыг хэрэгжүүлэхэд л хүний алдаанаас үүдэлтэй нийт эрсдлийн 50 орчим хувийг шууд бууруулдаг. Энэ бол нэг ч төгрөгийн нэмэлт хоног төхөөрөмж технологийн хөрөнгө оруулалт хийлгүүгээр хэрэгжүүлж болох боломжтой үр дүн юм аа. Мэдээллийн аюулгүй байдлын бодлого гэдэг нь техникийн нарийн баримт бичиг биш ээ. Харин танай байгууллагын бүх ажилтнанд дагаж мөрдөх энгийн дүрмүүдийн зохиц юм аа. За тухайлбал нууц үгийн бодлого байж болно. За нууц үг дор хаяж хэдэн хоорондоо ямар тэмдгүүд дагуулсан байх ёстой, хэдийн хугацаанд солих вэ? За хандах эрхийн бодлого гэж би хэн ямар мэдээлэлд хандах хэрэгтэй вэ? Нэгтлэн санхүүгийн мэдээлэлд, харин борлуулалтын ажилтан зөвхөн хэрэглэгчийн мэдээлэлд хандах гэх мэтээр тодорхой зааж өгнө. За мөн имэйл ба интернетийн хэрэглээний дүрм байж болно. За ямар төрлийн хавсралт байдлыг онгойлгож болохгүй вэ? Ямар вебсайтаар зочиж болохгүй вэ? За эцэст нь ослын үеийн төлөвлөгөө. Хэрвээ мэдээллийн аюулгүй байдлын хадгалагад өртвөл хамгийн түрүүнд хэнд яаж мэдэгдэх вэ? Компьютераа шууд унтраах уу, эсвэл интернетээс салах уу гэдгийг маш тодорхой зааж өгсөн бичиг баримт гэд ойлгож болно. За энгийн зүрлэлээр тайлбарлая. Таны хэдэн сая төгрөгөөр авсан галт хан бол таны цайз, хэрэм, зэвсэг юм аа. Харин мэдээллийн аюулгүй байдлын бодлого бол цайз доторх цэргүүдийн дагаж мөрдөх байлдааны дүрм гэж ойлгож болно. За дүрмгүй цэргүүд хичнээн сайн зэвсэгтэй байгаад эмх замраагүй байдлаас болж ялагддагтай адилхан мэдээллийн аюулгүй байдлын бодлогогүй байгууллага хичнээн сайн технологи худалдаж аваад нэг л ажилтны алдаанаас болж сүрж болно. Тиймээс кибер аюулгүй байдлын хөрөнгө оруулалтанда үнэтэй технологиос биш, хамгийн хямд бөгөөд үр дүнтэй зүйл болох мэдээллийн аюулгүй байдлын бодлогоо эхлэн боловсруулахаас ихээр. Энэ бол зардал биш, харин таны бизнесийн ирээдүйд хийж буй хамгийн ухаалаг хөрөнгө оруулалт юм аа. За энэхүү бичлэгийг үзсэнд баярлалаа. Танай байгууллагад ийм мэдээллийн аюулгүй байдлын бодлого бий юу? Сэтгэл хэсэгтээ туршлагаасаа хуваалцаарай. Дараагийн бичлэгээрээ уулзцгаая.